Түрүүн 1 тонн төлсний нийт өртгөх нь 1.1 сая төгрөг болж байна гэж сонссон. Нийлбэр дүнгээрээ. Тэгээ энийг та бүхэнд одоо бэлэн байгаа байлгүй дээ. 90 дээр тэдэн төгрөг, Улаанбаатар руу тээвэрлж ирэх зардал нь тэдэн төгрөг, үйлдвэр дээр савлгаа тэдэн төгрөг, түгээлт тэдэн төгрөг, борлуулалтын зардал тэдэн төгрөг гэд хэлж өгнө. Хотуулаа аппликейшн болон угааранхийн сенсор тавиад нийт нь хяндаг систем байгаа. Тэр системүүд ямар хөрөнгө оруулалтаар хэдэн төгрөгийн дүнтэй хийгдсэн бол. Хоёр дахь асуулт. Шанси мужийн Шинмүү сумын компанитай гэрээ байгуулсан гэсэн хэдэн үйлдвэрээс энэ төлш нийлүүлэгдэж байгаа. Нэг дор үйлдвэрлэгдэж гэнэ үү? 3-4 газар байна уу? 5-10 газар байна уу? Энэ төлсний өөрийнх нь шийд чанар нь өөрчлөлттэй холбоотой асуулт байна. Хэдэн үйлдвэрээс нэгдэж байна? За цаг байна. За нэг асуулт байна. Нийтийн байрнууд гэдээ байдаг гэр оролт. Нийтийн нөгөө түрээсийн байр ажиллуулж байгаа хүмүүс. Орон сууцны асуудал шийдэж байгаа чадлынхаа хэвээр тэгээ хүмүүс түрээслээ суулгадаг. Түлш авч чаддгүй. Нэг байрны дотор нь одоо ингээл 10 айл 10 өрх ч юм уу 20 ч юм уу ингээм амьдэрдэг. Тэгээд түлшээ болохоор нөгөө карта орон сууцнд амьдэрдэг ээжийнхээ нэр дээр нэг нөгөө юунд амьдэрдэг ахийнхаа нэр дээр нэг гэд ингээд тэгж ингэж авч хангад юм л. Тэг энэ айлуудыг одоо яах вэ? Нийтийн байр түрээсэлж байгаа хүмүүс чинь бас бол нутаа бууруулах тухай нэмэр оруулж байгаа хүмүүс. За энэ асуултыг асууч. За 6 номер хариулъя. За зол жаргал гишүүний асуултанд хариулъя. За юунес нь эхлэе явчих. За түрээсийн байрн дээр бол тийм байгаа нийтийн байр, түрээсний байр за нэг хашаанда ч юм уу хоёр хашааг нийлүүлсэн дээр нэг 5-аас 10 өрх амьдэрдэг. За эдгээр айлууд дээр бол бид нар аж ахуйгаар нь тооцоод за аж ахуйгаар нь тооцоод бид нар бол мидлингийг бол хангах зохицуултыг бол хийгээд хэрэгжүүлээд явж байгаа. За энэ нь бол бид нар хорон дээр хүсэлтээ гаргаад шууд хотууд аппликейшн дээр бол аж ахуй нэгжээр тооцож оруулаад нүүрснийхээ олголтыг бол аваад явна. Ямар нэгэн асуудал байхгүй. За хотууд аппликейшн бол 5 дахь түвшийн зардлаар бид нэр 400 сая төгрөгийн бол зарласан ба. За энэ чинь ганцхан энэ нүүрс гэдэг биш. Хотууд аппликейшн бол нийтдээ өөрөө Улаанбаатар хотын иргэдийн ашиглалтын ийм аппликейшн болж байгаа. Одоо civil tech гэж яддаг те. За payment tech. За энэ хотууд аппликейшн ганцхан нүүрс зориулттай, нүүрстэй ашиглалтын зориулттай ш. Энэ бол зөвхөн аппликейшных нь 5% нь л бол байгаа. За цаашаа бол энэ нийгмийн сүлжээнийх, төлбөр тооцооных, тэгээ ухаалаг иргэн, за ногоон онооны систем гэдэг энэ цогцсон системээр бол явж явах юм хотууд аппликейшн бол байгаа. За хотууд аппликейшнийг та бол App Store-оос бол хуулж аваад тэгээд сонирхож ашиглах болно. Бета бол ашиглалтанд бол гараад эхэлсэн байгаа. За энэ дээр бол хамгийн гол хотууд аппликейшн цаад утга нь бол нүүрс борлуулалт гэж хэдүүлээ харж болохгүй. Энэ нь бол цаад зөв ногоон иргэн гэдэг зүйлийг бол бий болгох зөө оноо өгдөг ийм аппликейшн болж явж байгаа. Одоо жишээлбэл алхах юм бол 10 оноо авна, автобус хэрэглэх юм бол 5 оноо авна. За тэгээд скутер, мопед хэрэглэх юм бол тэдэн авна гэдэг. Дараа нь энэ цуглуулсан оноогоороо тогныхаа зардал, юуныхаа зардал дээр ингэж ашиглаж болох ийм зүйл байгаа шүү. Тэгээ ганцхан хотууд аппликейшнийг нүүрсний аппликейшн гэж бас харж болохгүй хаа. За угаар мэдрэгч бол нийслэлийн төсвөөс авагдаад худалдаа авалт хийгдээд явж байгаа. За нийтдээ 122 мянган айлыг бол ухаалаг угаар мэдрэгчтэй бол холбосон. За одоо дахиад төсвийн тодорхойлолоор 2 сарын өмнө ороод 6.5 тэрбум төгрөгөөр дахиад 45 мянган угаар мэдрэгчийг авахар явж байгаа. За одоо гэрээ байгуулах шатандаа бол явж байна. За нүүрсний задрагааны үг тайлбарлаж байна. За 5 талаас. За 5 номергүй цааш хариулъя. За зол жаргал гишүүний асуулт хариулъя. 5 талхай төлөлт эдийн засгийн хэлтсээс Ариун зай байна. Шимүү хотоос Бүгд найрамдах хятад ард улсын ирээн өртөө хүртэл 738,500 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл гадаад тээвэртэй үн үүнээс ирээн өртөөнөөс
баян өртөөнөөс түлшний үйлдвэр хүртэл ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр 1 тонн хагас коксын шахмал түвшний дотоод тээвэрлэлтийг хийж байгаа. За үүн дээр нэмэгдэх нь компани одоо савлгаа, буулгалт, одоо савлалт, шуудааны өртөг орсонд оруулаад тооцох юм бол 141,700. За үүн дээр нэмэгдэх нь удирдлага болон борлуулалтын зардал, за хуваарлагдах зардлууд нэмэгдэж байгаа. За мөн борлуулалтын зардал нэмэгдээд нийтдээ сая 100 орчим болж байгаа. Зол жаргал чинь тодорхойлъё. За санал хэлье. Бид нар ингээд үхрийн махта бууз идмээр хүн байна. Тэгсэн чинь за та байцаатаа бууз ид. Эсвэл төмстөө бууз ид. Эсвэл ямааны махта бууз ид гэдэг ингээд сонголттой байдаг. Уг нь бол гой нүүрснүүд бол байдаг. Байгалийн утаа багтаа антрацит байна. Модон шахмал байна. Янз бүрийн төвчнүүд байж болно. Тэгээд ерөөсө та үхрийн махта бууз идэж болохгүй. Би танд жоохон давс ихтэй юм байцаатай юм үгүй. Гэт нэг тийм дүлийн, нөгөөх нь нэг тийм үүрмэг, нэг тог гэдэг чулуу шиг нэг иймэрхүү хүчээр ингэж юмыг хийх асуудал бол ер нь бодлогын хувьд бол байж болохгүй. Энийг бол өөрчлөх хэрэгтэй. Тэгэл нэг аппликейшн их өндөр тээх яриад байдаг. За 6 номер хариулъя амар төвшин дээр. За зул жаргал гишүүн дээр асуултанд хариулъя. За энэ дээр нөгөө нэг агаарын бохирдолд үзүүлж байгаа чанараас нь л авч байгааг бол асуудал та. Бид нар нөгөө нэг шинжлэх ухааны академид хамтраад за шинжлэх ухааны академи дээр бүх судалгааг нь гаргаад шинжлэх ухааны академи гаргасан дүгнэлт за дээрээс нь тэдний зөвлөмжийн дагуу энэ ажлуудыг бол зохион байгуулад явж байгаа. За мөн үндэсний хорон дээр бол танилцуулаад ажлууд үндэсний хорооноос шийдвэрүүд нь гараад хэрэгжилтийг бол нийслэл хариуцаад явж байгаа. Тэрийг бол та сайн мэдж байгаа. Тэгээ хамгийн гол нь хэдүүлээ энэ зүйлийг л анхаарах ёстой. Хөхрийн хий гэхэд бол 5-7 шахмал түвшээс гарч байгаа утаанаас бол 89.2%-аар хөхрийн хий баг ялгаруулж байгаа. За азотын эсэл нь 72%-аар баг. За угаарын хий нь 24.5%-аар баг. За нийт тоосонцор буюу нөгөө уушгин чүгддэггүй тоосонцор нь 68.15%-аар баг. Цаад зорилго нь бол